28 телевиз үзүүлж байна. Үуч чадал хаана оршдог вэ? Бөмбөр төгсдөг дэрлүү хэмүүлж өөрийн мөрөөдлийн хөлбөрийг боддоор төсөөлж сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг суулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах вэ? Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөө. Би бид нар сэтгэл зүйн хомсдыг харуулах реалити шоуны 10 дахь дугаар эхэлж байна. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэж буцалтгүй нэгдсэн оруулагчдын хомсдын төлөө хаягдл үргэлжилсэн. Гэтэл бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо орон дасгалжуулагч Ануухан удирдлагад 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ядагчийг хүссэн газарт хүргэх төмөр хүлэг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуглах. Энэ бол Ануухайс фитнес шоу. Өмнөх дугаарт дасгалжуулагчийн гарын хоол тэдний эрч хүчийг сэлбэж авхаалцсан ба торгон мэдрэмж шаардсан хөгжөөн цорил тэдний цусыг хөөргөд авсан. Өнөөдрийн дугаарт гойлог би галбираа баг багаар урлан сийлсээр байгаа оролцогчид өдөр ирэх бүр гэрэлтэн ялтгансаар чин сэтгэлийн үхтэй гэнтийн мэндчилгээ тэдний сэтгэлийг хэрхэн хөдөлгөж хүчтэнхээ шаардсан хүндхэн бэлтгэлийг тэд хэрхэн даван туулахыг хамтдаа харцгаая. Дөрвөн хоногийн хугацаанд галбиржих хатуухан даалгавартай 6 бүсгүй бүс туслуулсан хүндлэн бэлтгэл, нарийн хоолны дэглэм, сэтгэл догдлуулсан хором хүчийг өнгөрүүлсээр хэдийн сар гаруй хугацааг ардаа үтлээ. Бүсгүйчүүд хамгийн додны эрхэм зочидтойгоо чухал уулзалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж яваа. За миний мейкап болон одоо манай оролцогчдын мейкап vintage finish бүрийн энэ кремээр хэрэгжилж байгаа. Ерөнхийдөө айгүй тийм тарч байгаа зү тарч миний арсыг зураг авалтын хооронд ер нь бол чиф хүрээгээр бид нар амьсгалж байна. Тэгээд жоох уруулаа бодчих. Таслаг багтай. Vintage Japan-ийн мист айгуух таалагдж байгаа энэ бодог баригч. Энэ нь болохоор зайруул гүйцэлгээтэй. Өдрийн турш эднийг ингээд түрхий явуулахаар айгуу ингээд нүүрний бодгийн маань айгуух төгжиж байгаа. Тэгээд бид нар айгуух дасгал хөдөлгөөн айгуух хийгээд бүс их гарч байгаа тохиолдолд бодог мэдэг уурсах юм тохиолдол ерөөсөө байхгүй байгаа. Айгуу гоё хөгжиж барьж өгч байгаа шүү. Хамтрагч Beauty Japan. Бидний эхний зогсоол говь газар Кашмир. Сайн уу? Сайн явж ирсэн үү? За, ер нь бол бүгднийхэн загвар бэлэн болцсон байгаа. Энэ загвар. Одоо бүгдээрээ бас өмсдөг. Манай Эрдэнэ тунгалаг ихтийн загвар бас ингэж гарсан байгаа. Энэ ингээ хойдол наваа. Ингээд дуустаа. Маргадтай болохоор юм юу бог энэ. Ай. Тийм Нэг ягаан уу? Тийм. Лавандер гэдэг үг байгаа. Тийм. Манай төлөвлөгөөний загвар маань ингэж гарсан байгаа. Дээгүүрээ ингээд юутай тэгээ ханцуулттай байгаа. Өмсөд үзэхээр бүр ургуулад ирэх хаа манай. Энэ ямар гоё юм бэ? Өмсчүүр бүр гоё. За ер нь шууд өмсгөө. За ямар гоё юм бэ?
Айгүй их таалагдчихэж байна. Амар гоё зөөлөн яг юм өмсөг юм шиг. Тэгээд ер нь бол амар тав тухтай байна. Гоё мэдрэмж авч байна. Нэх гоё. Эмхтэлэг мэдрэмж аваад байгаа. Өөрөөртэй амар гоё таалагдлаа гэхгүй юу. Тэгээ энэ явдлаар энэ дээр ингээд амар хөөрхөн чимгэлтэй энэ нас өөрөө бас амар их элегантны харагдаж байна. Тэгээд ямар ч сан гоё юм. Доктор манаас өшөө бас адилхан гоё болоод гарч ирэх болов гэж бодож байна. Хатад гоё юм. Жин айсныг чилэх үү? Уг нь ийм галбиртай үе юм биш үү яана. Ийм эмхтэлэг ийм үе юм биш үү? Нөгөө нэг иржээр арайч биш гэхэд төгсөг ямар гоё юм. Би өөрийгөө ийм эмхтэлэг тэгэд ингээд ийм нөгөө кашмир ноолорн даашин зөмсөд ингээд зогсож байгаа. Би ерөөсөө өмсдөг байхгүй нөгөө ичээд боор харагдана гээд баярлалаа. Манай компаниар яриад очлоод манай хийсэн бүтээгдэхүүнийг өвсөөд аж жаргалтай байгаа чи харахад их сайхан таатай байна. Тэгээд говь газрын зүгээс бид нар та бүгдээ тэмцээндээ амжилттай ороод бүгдээрээ хүссэн тэр хэмжээндээ очиод аж жаргалтай үзэсгэлэнтэй энэ дэлхийг чимээрээ гэж хүсээд говь газраас бид нар бяцхан юм гарын бэлдэг бэлдсэн байгаа. Тэгээд та хэдтэй өгье. Та хэд хайцууч байгаа тий. Тэгээд энэ логоог жижигхэн толгойнийч байж болно, хацууг ээж байж болно. Тэмээд авах. Тий, хацууч болгооч сууж болно. Тий, стого ярагдчих. Тэгээд элийн зүгээд эл болохоор одоо нөгөө бид нар чи бэлийн өвсгөр ингээл утас батсан электр яг нөгөө бэлигээ тайлаад хайчих гал байдаг шүү дээ. Наадах чи бол ингээл хүмүүс чи даарахаараа ингэж урагшаага болох чинь утас батсан ярахад ч амар. За ингээд амжилт хүсье. Амжилт гаргаараа. Ямар гоё юм бэ? За. Миний цайвар хажуу. Хамтрагч говь газар Кашмир. Тэднийг хараач. Үнэхээр үдсгэлэнтэй харагдаж байна. Зөвхөн тэдний гоо үдсгэлэнг улам бүр тодотхон гэрэлтүүлэхээр цор ганц загваруудыг тусгайлан уралжээ. Гэрэл цацруулж нүд гэл болон үдсгэлэн гоогоор хорвоог чимэгч бүсгүүчүүдийн дараагийн зогсоол Такешан Мисорамен. За өдрийн минь доктуудаа. За суугаараа манай охтууд ямар гоё харагдаж байна. Яасан хөөрхөн болоо вэ? Хоолнд орчихсон чинь замаа харахгүй шууд ширээд сууж бүгшээ. Яа. Зэн чи би ямар хайранд болов. Хоолын өнөр өмөртэй. За өнөөдөр охтууд маань бүр үзэсгэлэнтэй харагдаж байна. Даашинстай харсан чинь бас хөөрхөн юм байна таад нар маань тий. Тэгэхээр таад манай үнэхээр хөөрхөн харагдаж шүү. Дандаа фитнесийн зааланда бэлтгэлийн хувцастай хардаг гэсэн бол өнөөдөр ингээд даашинцтай бүр тэр дундаа бас ноолуурын даашинцтай говь газрынхаа палажиг даашинцыг өмссөн чинь бүр говь сэхлэн гоё тодорч харагдаж байна. Баярлалаа. За өнөөдөр багш нь та хэдтэй хүндтэй зочин уулзуулах гад
энэхүү сайхан ширээний ард сууж байна. Тэгээ та хэдд маань таамаглаж байгаа зочин байна. Багш нь дугаар болгон дээрээ л зочин авчирдаг те. Гэхдээ хөвчлэн дандаа фитнесийн заалан байсан бол өнөөдөр багш нь бас тусгаалan бас уулзалт хийх зорилготой байгаа. Тэгэхээр та хэдийн маань хувьд таамаглаж байгаа зочин байна уу? Хин ер нь бол гэж бодож байна өнөөдөр. Сэтгэл зүйч болвол гэж ярьсан да. Эмэгтэй хүн болов уу? Ингээд даашин зүмссэн болохоор миний хувьд л машинд ирсэн шүү дээ би те. Гоё эмэгтэй хүнтэй уулзах болов гэж бодогдсон. Тэгсэн чинь манайхан ийм гоё хүмүүстэй эрэгтэй хүнтэй уулзмаар гэсэн шүү гэж. Марга тэнийг ирнэ гэж бодож байна өнөөдөр. Яг нь сэтгэл зүйн сорилт морилт гэсэн болохоор нэг эрэгтэй сэтгэл зүйч байх болов гэж бодсон. За дөлгөөнөд таамаглаж байгаа зочин. Одоо хэн байх юм бол тоо? Эмэгтэй эрэгтэй. Арайч. Үгүй нэг тийм л сэтгэл зүйн талаас нь л айгүй тийм соёлтой хүн гэж байгаа. Тэгж л бодоод шүү. За. За өнөөдрийнхөө зочныг хүлээж авахд бэлэн үү? Бэлэн үү? Бэлэн. За. За өнөөдөр нэг биш нэлээд хэдэн зочин ирсэн байгаа. Тэгээд эхнийхээ зочныг хүлээж авъя. Хамгийн ихэнд оролцогч Маргад дээр тусгаалan одоо өөрт чинь зориулаад энэхүү зочныг танилцуулах гэж байна. За. Зочноо хүлээж авъя. Ийшээ авах юм уу? Ийшээ авах хаалаа. За сайн байцгаана уу? Намайг Мөнгөр Сүрэн гэдэг нэгтэн бодогч мэрэгчлээ. Анухай фитнес шоуны оролцогч Маргад Эрдэнэ хамгийн сайн найз байна. Хэлээ гэсэн санаагаа айгу тийм хүнд дор нь ингээд хилчдэг. Тэгээд тэргээ ингээд дор нь ер нь буцаагаад ингээд мартчихдаг. Тэгээд нэг хүнд тэргээ ингээд хар буруу санахгүй тийм ийм цайлган зангаар их харцдаг хүн л дээ. Амтнд их хайртай, багасаа л ер нь их амтнд хижээдэг, амтнд их хайртай хүүхэд байсан болохоор ч тэр юм уу одоо өөрийнхөө уран бүтээлтэй одоо энэ нэг ховор амьтдыг оруулчаад тэднэрээсээ бас айгүй ихтэй одоо мазаалаа санд ч юм уу тусламж дэмжлэг ингээд өөрийнхөө орлогоосоо бага хэмжээний одоо ийм тусам дэмжлэгч өгдөг ч юм уу тийм өөрт байгаа юм айгүй их хуалцдаг тийм төр тийм ер нь бол хүн тэгэл найз нартай ч гэсэндээ айгүй тустай дэмтэй зорьсондоо яг хүрдэг тийм аливаа юмнаас ер нь цутгадаг төрлийн хүн бол биш. Асуудал гарвал угаасаа тулж идэг. Сошиал дээр угаасаа өөрөө идэвхтэй хүн болохоор ч тэр юм уу аливаа асуудал гарлаа гэхэд тэрнтэйгээ үргэлж одоо зогсож тулж ажиллаж идэг хүн байгаа. Марга гэдэг. Ер нь бол манай найз бол их одоо сошиалаар бол одоо яг энэ 5 дугаар дугаар дээр бас үйл явдлаас болоод нэлээд бас бүлэдэлд иржлээ л да. Найзын хувийн одоо хувьд бол яг харахад бол ерөнхийдөө энийг харахад бол их эмзэг одоо их хэцүү ер нь бид нарт тусч байгаа. Ер нь бол яг хүмүүсүүдийг бас би сошиалаар бас нэгэн рүүгээ одоо ингэж бас хит ингээд дайраад хүнийг бас эмзэглүүлэх нь бас их одоо ар гэрт ч юм уу найз нөхд нь бас их хүн дээр тусдгийн шүү гэдгийг бас хэлмээр байна. Би чинь бас нөгөө айгүй юм жоохон ааштай төрлийн хүн. Тэгээд муухай ааш гаргаад бас жоохон эго өндөртэй тийм байсан бол найзаагаа үнэхээр уучлаарай. Миний одоо бүхэл цаг үед одоо ингээд яг хамт байдаг ганц одоо сайн найз маань чи шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд муухай зан гаргаж ирсэн бол уучлаарай л гэж хэлмээр байна да. Байж болох хамгийн сайн хувилбараа бүтээх гээд ингээд явж байгаа ингээд миний мэдхийн баг 2-3 сар ингээд яг ингээд өөрхөн төгс бие бүтээх гээд явж гин одоо энэ хоолны дэглэм юм хэцүү үед бас өөрийгөө ингээд шантралгүй ингээд яг энэ дэглэмээ бариад фитнесээ хийгээд явж байгаад нь найз нь үнэхээр их бахархаж байгаа. Тэгээд найзууд нь бүх найзууд нь гэр бүл нь найздаа бүх сайн сайхныг хүсээд бид нар бүгдээрээ чамд хайртай. Тэгээ бүгдээрээ чамайг араас чинь бүгдээрээ дэмжиж байгаа гэдгийг чин сэтгэлээсээ хэлмээр байна. За, Маргадынхаа үлдээ зочныг хүлээж авлаа. Би таяр нөгөө би таяр нөгөө баг 2 настаас эхлээд найзлсан. Одоо орлол хамт байдаг. Тэгээ өдөр болгон бид хоёр ингээд хамт байдгүй ч гэсэн хичнээн хоол байсан гэсэн өргөлж сэтгэл амар ойроодаг. Тэгээ бид хоёрын бас ингээд туулж байгаа бэрхшээл гэсэн айгуу төстэй. Би нэг гацчих явахаас өмнө яг төс өдрөөр аавыг халтсан байхгүй юу? Тэгээ яг тэр үеэс эхлээл би айгуу зоригтой болж ирсэн. Би илүү хүчтэй байх хэрэгтэй байна, илүү шийдэмгий байх хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол ягаад тэр өмнө нь бол тий ингээл аав байгаад ааваа ингээд тэгээл тий үргэлж ингээл нөө асуудал гангууд аавдаа хэлээд уурлаад бухимдаад ингээд стресстэй талцдаг гэсэн. Гэтэл одоо бол ингээд нөө тэр хүн байхгүй болчихсон. Хүн чи илүү ингээд шийдэмгий дайчин тий яавал чи шууд зориглоё гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал байсан. Ер нь бид хоёр багасаа найзлсан хүүхдүүд тэгээд яг л тэр үгээрэл гусч байгаа. Одоо ганцхан дугаараар одоо тий ганцхан хүний нэг бохомдолтой хэсгийг нь хүмүүс бас харчаад магадгүй буруу бодож исэн бол багшаахан хувьд ч гэсэн одоо маргадыг дүгнэхэд бол хариуцлагатай өөрийнхөө зорьсон зорилготой ямар ч одоо алдаа бэрхшээл саад гарч ирэхэд бол цаашаа өөрийгөө дайчлаад 100% явж чаддаг ийм мундаг сэтгэлийн хаттай оролцогч гэж харж байгаа. Зөвхөн энэ фитнесийн шоу бол биш нь бол хүн өөрийгөө бүрэн төгс өөрчилж болох сэтгэл зүйн хатаа харуулж чадах те ийм гоё үе тохиож байгаа болоо гэж бодож байна. Тэгээд багшаахан хувьд ч гэсэн маш их бахархаж хайрлаж явдсан шүү. Заяа. За. Ойлгохгүй шүү хөлтөө. Бүгдээрээ ойлгохгүй шүү. Гоё өөдрөг байж тээ. Бид хоёр гол нь сайн нөө хэрэлдсэн байхгүй яг шоуны үе. За боли найзлага боли өгшөө гэдэг. Тэгээ ант нүктийн хангарга бараг тэрхэн акшнд бараг тасарчсан юм шиг. Тэгээд яг хэд хоног би дугуй байгаа л байсан. За. За ингээд оролцогчдоо дараагийнхаа хүндтэй зочныг яг одоо энэ дэлгэцээр хэдүүлээ хүлээж авъя. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батхүрлийн Бямбсуран гэдэг. Би 3 хүүхдийн ээж. Анухай фитнес шоуны оролцогч амар сайхны хонгор зүйлийн найз байна. Ер нь юмд айгүй тууштай, итгэвтэй, өөрийн бодолтой үнэнч, сайхан сэтгэлтэй, сайн хань, сайн ээж, сайн охин, сайн найз шүү гэдэг энэ завшааныг ашиглаад хэлмээр байна. Анухай фитнес шоуны хувьд гэвэл бүхэл номерууд нь надад айгүй гоё таалагддаг. Доглуулсан гэхээсээ илүү тэр гүтгүүлдэг хэсэг надад айгүй юм эмзэг туссан. Яагаад гэвэл энэ жилүүд манай найзын сэтгэл санааны хувьд жоохон тийм эмзэг үе байгаа. Яг тэгэл гүтгүүлээл бүр ингээ ууданд гүрээгээд байгаа байхгүй гөхөрх. Яг ингээл нүдэнд нь нулимс цэлэгнээл авсан чи өөр ихгүй гэл нулимс цэлэгнээд одоо хүртэл ингээл уйлах гал ингэхтэй найз минь даваад гарч чадна. Чи хүчтэй, зоригтой, чамдаа амжилт хүсье. Нэвтрүүлгээ дуустал ирч хүчтэй байгаарай. Анухай фитнес шоуны ялагч болж чаднаа гэж хэлмээр байна. Найздаа амжилт хүсье. Хайртай шүү. Сайн байна уу? Наваг Мэндүрийн мэдсэн гэдэг. Улаанбаатар төмөр замын хувь нийлэлний замын 4-р ангид замын 15 дугаар хэсэг замын мастераар ажилладаг. Одоо Анухай фитнес шоуны оролцогч хонгор зулын нөхөр байна. Анх их нэртэйгээ дорноо сайн шандад төмөр замд ажиллаж байхдаа танилцсан. Манай их нэр төмөр замд бас орж ирж байхад нэг хэсэгт хоёулаа хамт ажиллаж байгаад тэгэл би биенээ олж харсан байт юм да. Анх танилцахад бол нэг 59-өөс нэг 62 тэр хавцал байсан гэж боддог шүү дээ. Айгуу тийм өндөр байсан. Боловлын спортоор хичээл тоглох дуртай, сакс бас тоглох дуртай тийм байсан. Анх Анухай фитнес шоунд нөгөө юу хөөхт нь би ерөн санал болгож ерөн голд нууцаар би хэлж хүсэлт явуулаад мессежинд би дандаа нууцаар бичсэн. Тэгээд дараа нь яг тухайн үед нь сонгогдох нь бол манай их нарт өөрт нь мэдэгдсэн. Тэгээд манай их нар гайхаад тэр тухайн үед гайхсан их. Тэгт наард нь би бүгд зүйлийг зохицуулсан суужсэн. Тийм л. Ямарваа нэг сайн шанад шоу үзэхээр таар хувцаалга энэ тэргээл гомдлно. Тэгэл энэ театрт юм үзэхээр гарахгүй биеэсээ болоо ичгэрэх тийм асуудал бол зөндөө тохиолддог байсан. Өөрийгөө нэг хүчлэгээ байлцсан хүмүүсээс хамаарлаас ингээ өөрийгөө татдаг. Найз нөхдөөсөө татаал тэгэл нэгэн хэвийн амьдрал руу орж ирж хүн яг байгаа байдалтай л тэгэл тасан зогсож амьдрах. Тэгээ би эндээ ч анхаарах юм байна. Ажил төрлөн дээрээс нь стресстүүлнэ, хүүхэд нь стресстүүлнэ. Тэгэл ерөө стресснээс болж л ерөө голдуу таргалсан гэж үздэг. Эхнэрийнхээ одоо хамгийн дурлсан чанарыг бол одоо нэг манайх нь айгүй ухаантай, дэвчээртэй, зоримог шийдэмгий. Ер нь тэгэл голд эхнэрийнхээ өгөөл явчихдаг шүү дээ. Тэгэхэд ер нь эр хүн тэгэл жаргалтай явчихна гэж бодлоо. Би ч одоо эхнэрээ дандаа ханиа л гэж дууддаг. Одоо тэгтээ залуучууд бид ханиа гэхээр арай л хөвгч. Тэгтээ яг ханиа л гэж ерөнхийдөө гэртээ дандаа ханиа гэж дууддаг. Яг энэ сөрөг энергитэй комментүүд ирж байгаа тохиолдолд бол
аль болох уншихгүй. Тэгээд уншсан ч дотроо юм бодохгүй. Тэгэл бүх зүйлийг даван туулаасай л гэж бодож байна. Ер нь саяхан манай өөрийнхөө хамгийн нандин зүйлээ сая нэг 2 сарын өмнө алдсан л да. Тэгэл тэрэндээ шантраад айгүй их зөөртэй байсан. Тэгээ би анхаа бидний шоу анхаа юу явж эхэлж байхад л шууд энэ тэм нэвтрүүлэх талаар сэтгэл санаагийн засъя гэж бодолтой оруулсан. Тэгээд ч өөрөө их орд тэнцсэндээ баярлалаа. Тэгээд одоо зургатаар ерөө өөрийг нь хараад тэгэл аль болох утсаар ярьж зөвлөгөө битээ шантраараа өмнөх даван туулсан зүйлтэйгээ яг адилхан одоо чи даваад туулж арих нь аз жаргал ерөө ойрхон байгаа. Аз жаргалын нарт би дуруу яг бэлэн сууж байгаа. Эхнэрээ ямар ч тохиолдолд би дуу дэмжээл явна. Тэгэл их нартай цааш нь амжилт төсөөл гэж хэлэнтэй. Ямагт чинийхээ үгээр чинийхээ талд тэгээд төсвөр төвчээртэй ухаалаг бүх юм тууштай хандаж өөрийнхөө чөлөөлж юунд баригдалгүй зөрөгтэй тэмцэж чадаарай л гэж хэлмээр байна та. Ээжтэй айлдаж амжилт хүсье. За сэтгэл ямар байна? Хүн бүр камерын өмнө бараг уйлчлаа. Тэг өөрийг нь бол өстой хамгийн их ойлгодог, хамгийн их дэмждэг юм багшгүй нэ. Тийм манай нөхөрч ер нь бол намайг аягүй сайн дэмждэг л дээ. Тэгээд би нэг багаас нэг эмээ өдөр өстой. Тэгээ 2004 онд манай өвөө өнгөрөөд тэгээ эмээтэйгээ байж сая 1 сарын 23-нд манай эмээ хүнд өвчнөө улмаас өнгөрсөн. Тэгээ ер нь бол айгүй тийм бүрхэлцэн. Нэг дотроо манай эмээ чи хөргөн амтнд айгүй их зурагч үзтэртэй. Тэгээ нөгөө шоу маа айгүй үзтэртэй. Тэгээд дотроо одоо ингээл нэг тасглаа хийж хатаач гэсэндээ үдээд ингээл те телевизээр ингээ харж хийсэн бол гэж амар боддог байхгүй юу. Тэгээ хөргөн манай нөхөрч нааг нөгөө нэг айгүйх ингээ нөгөө сэтгэлээр унаал тэгэл би ч ер нь айгүй нэг жоохон мухааш маштай ингээл болол юм дуурахгүй болонгот хөргөн амтаа. Ер нь бол манайхаа шоу ингээ бүтгэж ингүүд амар хөргөн яасан бэл. Бүр ингээд айгүйх юм битцэ гэж байгаа байхгүй юу. Би тэрийг бүр мдээгүй гоё өөртөө гоё дурсан хүлдээгээд чиний гоё энэ нэвтрүүлэгт ингээ ороо үзчихээ. Харин ингээ хоёр хүүхдээ хараад дарч ингээ бацохчээ. Яваад тэргээ бүр амар дэмжээд тэгэл би чинь бүр ингээл нөхөртэй амар баярлаад миний өмнөөс ингээ жин хүн амар хичээж хат би ч гэсэн бас нэг хичээжий. Тэгэл өөртөө бүр амар урам зориг өгөөл. За баярлалаа. Тэгээд мэдээж хонгорогийнхаа ард нь байдаг нөхрөөр нь бас бахархаж байна. Тэгээд үргэлж манай хонгорог маань хайрлаж яваарэ гэж хүсэж байна. Хөшөөхний хувьд бол одоо залах хонь гаргаа байж. Бид одоо очлоо. За ингээд дараагийнхаа оролцогчийн хайртай дотныхын хүмүүсээс ирүүлсэн бичлэгээ хэдүүлээ хүлээж авч үзье. Гоё тий. Донтолох юм. Гэгийн сахиус мгийн гарах болоо. За намайг Гаваас Сүрэнгийн Оюурдан гэдэг анхаас фитнес шоунд орж байгаа дуучин Эрдэнэ Монголын баг дуу. За ерөнхийдөө бол одоо бид чинь тустай амьдралтай өмсч болохыг байнга бол одоо таалдаг. Ямар ч гэсэн ерөнхийдөө бол ээжээс бол яг юу анхаас фитнес шоунд орох гэж байгаа гэдэг нь бол ер нь бол сонссон. За тэгээд яг одоо тэгэл манай ихч яг угаасаа нөгөө багасаа л ер нь жин ихтэй одоо байсан юм байна. Багасаа унган багтаа гэсэн үг. Тэгэхээр тэгээд одоо насан туршдаа ер нь яг жин хаях гэдэг одоо турах гэдэг үгийг бол одоо маш олонтой хэлж байгаа. Тэгэхээр одоо тэгээ яг шоунд ороод ингээд яг багшийн удирдлагын доор тэгээ олон нийтийн нөгөө нэг нүдэн дээр ингээд яах юм бол хамаагүй нөгөө илүү тууштай бас зоригтой тэгээ яг цаг хугацаанд чинь баригдана гэрээ контракт хийн гэхээр чинь яг нөгөө ажил гэдэг үүднээс илүү хандаад тэгээд яг бас үр дүн гарах байхаа л гэж одоо бодсон. Яг ямар нэг юм ингэ шийдээ зориглох юм бол яг тэрнийхээ төлөө маш тууштай байдаг юм баггүй юу. Гэхдээ яг турах процесс дээр л бол яг заримдаа яг орж байгаа. За одоо ихчтэй хандаж хэлэхэд одоо бид нар бол игээ гэж дууддаг байхгүй том хичээг игээ тэгээ бага хичээг аниа гэж дууддаг. Тэгээ игээдээ хандаж хэлэхэд бол одоо яг энэ шоунд ороод яг формонд ороод 45 хоног яг ирчүүчтэй ингээд жингээ хасж байгаа шигээ одоо цаашдаа яг жин хасахтаа ч гэсэн эрүүл зөв хоол дээр ч гэсэн мөн ажил амьдрал уран бүтээл дээр ч гэсэн яг гоё юм тууштай байгаад ирчүүчтэй яг энэ ирчүүчээ алдахгүйгээр гоё уран бүтээлүүдээ хийгээд
одоо сэтгэл санаагаар унахгүй те дэм тус хэрэгтэй бол бас хилээд те тэгээд ингээд гоё тууштай гоё амьдраад үлдэж байгаа одоо он цаг хугацаагаа илүү гоё үр бүтээлтэй сайн сайхнаар дурсагдах тийм гоё тайван аз жаргалтай гоё амьдраарай л гэж хичтэй хүсье да. Тэгээд хайртай шүү, амжилт хүсье. Яг хайртай юу? Сайн байна уу? Үгүй үзэж байгаа та бүхэндээ өдөр шөнө орой мэндийг хүргэе. Намайг Исүү гэдэг оролцогч Эрдэнэ Тунгалгийн охин байна. Миний охин. Анх ээжигийн энэ шоунд оролцож байгаа гэдгийг сонсоод ер нь бол их хүндэлж хүлээж авсан. Яг нь өмнө мэдчихсэн байсан өөрөөс нь яг оролцож магадгүй гэдгийг нь гэхдээ яг зураг авалт нь хизээ гарахыг бол тодорхой мэдэхгүй байсан. Гэтэл нэг л өдөр босоод ирсэн чинь харин фэйсбүүкээр нэг алтан хүмүүсний л эзэн яваад байсан харсан манай ээж үсэн байлээ. Тэгээд хүн болгоноос бас ийм их төвчээр зэрэг гарна гэдэг үг бол хэцүү. Яг нь анухай нэвтрүүлгийн дугаарыг алгаслагүй үзэж байгаа хүний хувьд оролцогч бүр маш их хичээж өөрийгөө сорж өөрийнхөө доторх хүнтэй тэмцэж байгаа харагдсан. Ээжийн минь хувьд гэх юм бол юмд нэг зориул, тууштай хандвал үргэлж тэрийг авч ийж салдаг. Ер нь бол яг л шийдсэн бол яг л түндээ хүрдэг. Өмнө нь ч гэсэн хүрч байсан. Тийм болохоор би ч гэсэн одоо яг тиймэрхүү хүлээлттэй байгаа. Бас мэдээж шоу нэвтрүүлэг гэдэг утгаараа хүн болгоны хүлээж авах үнцэг бол өөр байгаах. Зарим нь яг ээжийг минь өөрийнхөө байна. Яг гоё эцгийн тааруулж зөв үгнүүдийг хэлж байна гэж байгаа бол зарим нь бол бас газар дөрвөлтөл нь муулж ахыг бол үгүйсэхгүй. Гэхдээ олон жил олонний танил, олонний нүдэнд амьдрал нь ил байсан хүн болохоор энэ хэмжээний зүйлсийг бол өлхөөн эвлэкэн даваад гарчих нь гэдэгт нь бол бүрэн дүрэн итгэлтэй байна. Ээжтэй би нэг хайртай гэдэг үгийг яг өдрөө харж агаад яг жоохон бахт бол хэлж илсэн л байх л та. Яг хоорсон цагаас хойш бол нэг олон удаа бол хэлж үзээгүй юм байна. Гэхдээ яг энэ зөвшөөрлийг ашиглаад таньда өхөн чин сэтгэлээсээ хайртай шүү гэдгийг хэлмээр байна. Та минийхээ бахархал, бидний бахархал өөрийгөө ялан дийлээд яг энэ 45 хоногийн дараа миний мэдгүй шинэ ээжтэй би очих واخа. За. Бусад оролцогчид нь болон ээжтэй чин сэтгэлээсээ маш том амжилтыг хүсье. Та нар бүгд чадна. Амжилт. Анхаа багтаж гисэн баярлалаа. Яаж авсан бүр гадаад байгаа штэ Америкт байгаа штэ. Яаж амар холбогдоод байна тий. Манай охиныг харин яаж зөвшөөрөөсэй? Ер нь баг хэрийн баргийн юмд ингэж гардггүй штэ. Үгүй л гэж хэлдэг. Энэ одоо нөгөө бас гэрээсээ хол байгаад ээждээ урам зориг өгөх гэсэн л одоо хүүхдийн итгэл үнэмшил байхад түүнээс бол Монголд байсан бол энэ ингэж өгөхгүй. Гүү. Одооны хүүхдүүд ч тийм юм билээ штэ. Илүүтэй намайг одоо бас л нөгөө багшийн гэрүүлийн юугаар л загинж штэ. Тэгээ одоо хичээж байгаа те манай хамт олон гэрчлэндээ ийм гоё итгэл хайр хүндэтгэл тийм их хүлээлтийг одоо хүлээж надад тийм их хайр итгэлийг хүлээлгэж байгаа намайг өдийг хүртэл дэмжиж хайрлж ирсэн. Одоо бас энэ шоуны туршид надад итгэл үнэмшил, урам зориг тэгээ надаас тесэрч гарч болох бүх зүйлийг хүлээж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ бас маш их тэгэхээр баярлалаа. Яа, амжилт хүсье. Оролцогч Эрдэнэ Тунгалгийн хувьд бол ийм хөөрхөн охинтой нөхөр нь яг залуугийнхын төрхөн юм шиг харагдлаа. Яг нэг юм ярианы юу мөн ам тэ нүүрний хувилбар нь яг адилхан байгаа байхгүй юу? Яг адилхан ярьж байгаа нүртэл айгүй адилхан байна. Тэгээ өөрөө бол яг бас айгүй шудраг шүү дээ. Өхнийхөө хувьд бол бас их шудраг зарчимж харагдчих байна. Тэгээд ийм хөөрхөн үзэсгэлэнтэй охинтой бас ээж хүн гэдгээр чинь бас огшнол бахарч шүү. Тэгээд бас шоундаа оролцож байгаа багшнаас маш их баярлалаа. За. За дараагийнх нь хэн болоо? Хамтрагч Такесан Мисорамен. Хамтрагч Вав газар Кашмир. Хамтрагч Орго брэнд. Хамтрагч Press Store. Хамтрагч Нандин цэцэгт мэдчилгээ. Хамтрагч City Mall. Хамтрагч Beauty Japan. Хамтрагч Check It Sport Shop. Хамтрагч Bio Oil. Хамтрагч Active Max. Event хөтлөгч Dose Brand.
Ивент тэтгэгч Гогваша Holistic Beauty Salon. Ивент тэтгэгч Миг даатгал. За дараагийнх нь хэн болоо? Жаргалмаач. Хийм болоо. Сайн уу жаргалмаа. Сайн байна уу? Оролцогч Жаргалмаагийн эгч нар байна. Намайг ган үеийн болормаа гэдэг. За дүүгийн тал дээр яхаа манай дүү Жаргалмаа багтаа бол их том биерхүү. Тэгээд ер нь юмд ингээл төрүүлж гүүж явдаг. Одоо нөгөө нэг юу гэдэм дэ одоо гэрийн ямар нэгэн зохион байгуулах юм дээр бол айгүйх урайлж хичээж явдаг. Эгч нараа ингээ тгий бүх юмыг зохион байгуулж явдаг. Тэгвэл илүү дутуу тийм зан характер гэж байхгүй. Ер нь их дүлгөөхөн тайван, ер нь өөрийнх нь байгаа байдал нь бол их тайван талраг юм шүү дээ манай дүү чинь. Уурлан, муурлан ер нь тийм ямар нэгэн зэн эйгүү зан характер бол гаргаж байгаагүй. харин жоохон хөгжилтэй зантай хамт олон найз нөхдөд жоохон инээл гэж хөгжөөгөөд явдаг тийм л хөвгттэй манай Жаргалмаа. Эхээсээ манайх эхээсээ аруулаа 8 охин 2 хүүтэй хамгийн бага эмэгтэй дүү минь отгон Жаргалмаа байгаа юм ба. Тэгэл манай гэрээс хамгийн өндөд биерхөө. Тэгэл ер нь яг манай гэрийнх нь биерхөө өндөрлөлтөө тий. Тэгэл гэр бүл дондоо Жаргалмаа. За нэг 100 боллоо гэхэд нэг хөтө гадаа бөөнөрөө тий. Одоо аавын нутг руу явъяч гээл ер нь бүгдийг ингээд зохион байгуулаж авчдаг. Тэгэл нэг эйжент төрсөдөр болдог байл бас бүгдээрээ ер нь Жаргалмаа зохион байгуулаад за бүгдээрээ тгээ ингэнгүүл бид нар чинь тэгэл бүгдээрээ л бараг Жаргалмааг өгөр явдаг шүү дээ. Тэгэл тэр их хүнд асуудлуудыг хийгээд ингэлэр чинь тэгэл дүгээ харчаал. За яана үгүй тэгэл за яг зарим юм дээр нь бол хараад бодож байгаа байхгүй юу. Гэхдээ одоо яг ингэж хийгснээ манад жоохон эвгүй ингээд хийчихвч гэдэг юм уу тий. Тэгээд багшаага зааснаар хийхгүй арай л жоохон зөрөөд байгаа юм шиг ер нь тиймэрхүү сэтгэл бол төрж байсан. Жоохон илүү жоохон нэг жин нэмж өгдөг шээ бас тий. Тэрэн дээр би яана заавал Жаргалмаа заавал том биетэй гэд нэмдэг нь ямар учиртай юм болдоо гэж би бүр тэгэж бодож байсан яг үндэ бас тэрэн дээр бүр дүүгээ бас өмөрж исэн бодож исэн. Тэгээд сүлд бодоод хахад бас тий бас тэр багшийн зүйл дэсэн юм даа гэж би өөртөө тэгэж бодож л байлгасан. Манай дүүгийн хувьд бол энэ тэмцээнд амжилтаа ороосаа гэж том ихчийн хувьд нэх хүсэж байна. Тэгээд дүүдэх амжилт хүсье. Чи бол бүхнийг чадна. Аливаа зүйлийг бол ялж дийлдэг. Тийм учраас бол бид эгч нар нь бол дүүгийнхаа асаалтаа танк шиг гэдэг шиг ингээ байж байгаа шүү гэж хэлээ. Миний хувьд бол бас за манай хүн чи одоо нөгөө дундаас нь хайчхуу зай эсвэл одоо шантраад одоо тамирчин хүний бэлтгэл сургууль чинь бас ингээл ачаалаар шахан цаг наргүй явна ар гэр бүлээ ингээд хайчин зуны одоо нөгөө наадмын өмнөх баяр ёслуулахад чинь бэлтгэлтэй гарна. Тэр үедээ одоо бүх юмаа гэр бүл өр хүүхдээ хаяад ингээд тэрлүүгээл шуурхалаад ордог. Одоо энэндээ болоод бас шантраад хайчхуу зайл гэж ботсон. Тэгээ харин сансныг бодоход өнөөдрийг хүртэл бас энэ сурынхаа 10 марванда ер нь их дажгүй яваад байгаа. Яг хөө бас өөрт нь бас нэг давуу тал нь юу гэхээр ер нь л айгүй мэрэлттэй. Маш мэрэлттэй ер нь энийхээ ард гарчий гэдэг л бодож илээ. За нэг 10 комментиг харахад 10-аас нэг 8 нь бол ерөөсөө айгүй муугар хийлэгдэж байгаа. Тэр үед би бодож байсан яана энэ ч одоо ямар хэцүү юм бэ? Хүнийг ингээл байгаа байдал одоо анх тэр тэмцээнд ороход энэ хүн биеийн харьцаа жин ямар байсан тэр бүгдийн тэр хүмүүс чинь ингээл үзэж харчаалаа. Хаста тийм байна, ийм байна гэд муулах юм бол энүүхэн энд байгаа даа. Энийг харчаад бас айгүй миний хувьд бол бас хэцүү юм шиг санагдсан. Тэгэнгүүт маань гарчаа өөрөө тэрийг ингээл ерөөсө тоохчгүй намайг ерөөсө хинч юу ч гэж ийсэн хамаагүй гэл тэгэл бодож ирсэн шүү дээ. Тэгэж бодохоор нь за энэ хүн өөрөө ийм бодолтой байгаа юм чинь
ер нь бол асуудал нь гайгүй байна даа л гэж бодлоо. За дүүдээ бол чи амжилтанд хүрнэ. Ер нь бол эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг байдаг. Түүнтэй адилхан бол ямар ч хэлсэн чи одоо амжилтын дээдийг хүрэхийн төлөө л одоо бид бүхэн бас залбирч одоо бодож дэмжиж явж байгаа шүү гэж хэлээ. Тэгээ миний дэ бол чаднаа. Гэрээ хийх нэвтрүүлэг байсан. Тэрийг хараад урлаг соёлын микрофонтой, камертай харьцаж сурсан хүмүүс байсан. А дүүгээ нөгөө спортын хүн болохоор одоо ингэж микрофонтой, камертай харьцаж чадах болоо даа гэж санаа зовж исэн. Тэгтлээр нь миний манай дүү эсрэгээрээ аюу чөлөөтэй бүх юмаа аюу сайн илэрхийлж ярьж исэн болохоор дүүгээр маш их бахархсан. Тэгээд дүүдээ дахин амжилт хүсье л гэж хэлээ та. Онсон сум нь байгаа ондог шиг олныг гайхшруулж хичээгээрээ тэмцээн юм чинь мэдээч нэг нь төрүүлнэ. Тэрний нэг нь дүүмэнд байгаасай л гэж хүсэж байна. Дүүдээ амжилт. Дүүдээ хайртай шүү. Амжилт хүсье. Сайн намайг бүртээ гэдэг би оролцож аралмаагийн том охин байна. Харин намайг барууж гэдэг оролцож аралмаагийн баг охин барууж байна. Тэгээ би тэр ээжтэй үнэхээр хайртай маш их бахархаж явдаг. Яагаад гэвэл би намайг төрхөөс өмнө ээж маань нэлээд турхай гойлон хүүхэн байсан билээ. Тэгээ би төрөхдөө маш их том бийтэй их чинтэй турсан. Тэгээд ээж тэр нь хөхнөөс үе байдгүй. Тэгээд тийм болохоор аа маань орой болгон дэлгүүрийг хаасалж 2 удаа дөрөв их калоритой баарцаг бичиг авчиж ээж дүүдэг байсан. Тэгээд тэгсээр байдлаа ээж нэлээд их чинь нэмсэн билээ. Яг нь ээж чинь нэмэхгүй байх боломж байсан. Тэр нь юу вэ гэхээр найр дүүсүү надад өгөх. Гэхдээ ээж маань өөрөө ээжээс юу арч орлуулшгүй гэдэг бодолтой явсаа байгаад миний төлөө үнэхээр их чинь нэмсэн билээ. Тэгээ хэдэн жилийн дараа манай дүү маань төрөөд тэгээ тэр процесс нь дахиж татагдчих яваад тэгээд ер нь л би хайда боддог ээж битээр тэр найруулдаг суу өгсөн бол хിവэрээ зүгээр өгсөн бол ээж гоё хивэн турхай байхсан даа гэж би боддог. Гэтэ хэдэн жилийн дараа өнөөдөр ээж гоё турах боломж олцсон. Тэр нь юу вэ гэхлээр TV8-ийн ануухаа шоу байгаа. Тэгээд тэрнтэй үнэхээр баярлалаа. Маш их ер нь бол ээжээ маш их дэмжиж байгаа. Ээжтэй маш их хайртай. Тэгээд хайртай шүү амжилт. Өмнөөс бүр амар яатсан биш гэдэг. За энэ хугацаанд шоуны хугацаанд бол мэдээж өөрлөө ч маш олон хүмүүс бас дайрж исэн тий. Тэгш нар нь бас хүртэл айгүй эмзэглэж дүүгээ бас хайрлаж өмөрөх юм сэтгэлээр бас хандсан байна. Тэгээ энэ хугацаанд хамгийн одоо хүнд комент хүнд одоо өөрт чинь хэлжсэн үг юу байсан бэ хүмүүсээ сонсч байсан хамгийн хүнд хэцүү үг. Яг нэг голд чинь зуртал ингэж орж исэн тийм үг. За энэ нөгөө шоуг ингээд гэрээгээд ингээд яг шоу эхлээл яваал үйл явц би тэд айгүй гоё эхэлсэн шүү дээ тий. Амар гоё эхлээл ингээд за өста гоё хамт олонтой ингээд гоё яана гэлсэн чинь яагаад чи нөгөө хүнд буруу ойлгогдсон бидний нөгөө нэг нэвтрүүлэг шүү дээ тий. Тэр нь миний хувьд бол амар хэцүү байсан. Зүг зүгээр ээжсэн чинь шууд энэ мүү үлэг гүрүүлийн үлдэгдэл хүүхэн хар авгаа адилхан хонгороотой адилхан юу ячаад орж ирчихэд хиний төлөө таргалцсан маргалцсан ингээл өөрөө хүсээгүй байхад хүсээгүй ч гэсэн эргэн тойрны найз нөхөд гэр бүл чи ингээл хүүшээ чи тэрийг ингээний хадаа ямар сандал өглөө зураг авалт байсан манай дээрээс хоёр дахь том ихчээсэн. Хүүе тэр сошиал харсан яасан гэсэн чинь танаа хоёр охин чинь тэр дундстай үзэлцэж гинэ гэж аахгүй. Тэгвэл яасан гэсэн чинь нөгөө нэг чамаа үлэг гүрүүлийн үлдэгдэл гэсэн дэр чинь бүр ингээд нөгөө танаа хоёр охин чинь ээжигээ өмөрөө баймар болж ийн тэнгүүт би шууд охин луугаа залгаад анигаа сэрээ комментуудаа устгах гээл тэгэл ихч рүүгээ эргэж залгаад та наад хоёроо зохицуулж бүгдийг устгуул гээл гих жишээ. Тэгээ тэр олны бас нөгөө бичсэн ийм нөгөө буруу ойлголттой мессежний өдөөс нэхгүй ингээд бичнэ гэж хизээч байхгүй юм бэлээ. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгээс бас хүмүүстэй нөгөө шоу гэдэг утгаас нь хараад ойлгож байгаа болов уу гэж бодож байна. За оролцогч аргалмаагийн хувьд бол мэдээж спортын эмхтэй гэдгээрээ багштайгаа ер нь жоохон
төстэй зан авиртай болоо гэж бодож байгаа. Одоо спорт бол хатуу гэдгийг бол хүн болго мэдж байгаа баг. Тэгээд энэ олон жилийн хугацаанд спортоо орхиогүй явж байгаа чинь бас багшнаас маш их бахархаж баярлаж явж байгаа шүү. Тэгээд цаашдаа спортоор илүү сайн хичээллээд одоо харваачдынхаа дунд нэр хүндтэй, гоё биетэй, тий олон илүү олон гоё амжилт гаргаасаа гэж багш нь хүсэж байгаа шүү. За хичээгээрэй. За тэгээд өргөжлүүлээд дараагийнхаа оролцогчийн хайртай дотны хүмүүсээс ирсэн мэдчилгээ хэдүүлээ хүлээн авч үзье. Харин тэглээ. Гэс эрт гарахгүй амар догтлуулаад ингээд суугаад Бараг нөгөө фитнесээс илүү уусгаа ялгаргаад байгаа үстэй. Хэн гарч ирэх вэ гээд. эрвэхийн эсч байгаа юм шиг ингээд догтлоод байгаа байхгүй юу? Гизэн дотор. За манай минут. Хайртай дотныхоо хүмүүсээс сайн байцгаана уу. За бүгдэнд нь энэ бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. Ануха фитнес шоунд оролцож байгаа бүх оролцогчдоо халуун баярыг хүргээд бас амжилт хүсмээр байна. За тэгээ миний хувьд минута 16-7 бараг бит хоёр ингээд хүүхэд байхаас анх яг кинон тоглож исэн. Тэгээд тэр үеэсээ эхэлж ер нь би бинийгээ мэднэ. Тэгээд айгуу тийм мино маань цайлхан, тийм сэтгэлээрээ цагаахан, нэг тийм хэр толбгүй, ямар ч юм буртаггүй яг тийм мэдрэмжийг надад өгдөг. Ямар ч байсан маш их бахархаж байгаа шүү. Хамгийн гол нь энэ шоунд зориглож орж ирж одоо өөрийгөө бүтээн, эрүүл мэндэд анхаарн, амьдралынхаа хэм маягийг өөрчлөн гэдэг бол маш том алхам. Яг энэ нэрчээрээ шантрахгүй, цуцахгүй, няцахгүйгээр ингээд үргэлжлүүлээ цаашаага хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд оролцогчдоо мэдээж ядарна, үлсэн, цанган те буурлан бухимдан маш их одоо реакшнууд гарч байгаа. Мэдээж хоол хасаад ирэхэд ямар байдаг вүлээ. Тэг ядраад те ингээд бэлтгэлийг тийм их юм шаргуугаар хийж байгаа нөхцөлд бол мэдээж бас хэцүү хүнд. Гэхдээ би та нартай ганцхан зүйлийг сануулж хэлмээр байна. Бүх зүйл мөнхийн биш. Бүх зүйл цаг хугацаатай. Бүх зүйл төр зурих гэдгийг өөртөө итгүүлээд яг тэрхэн үеэ гоё тултал нь мэдрээд тултал нь зүтгээд ард нь даваад гараад ирээрээ. Мэдээж шоуны дараа амьдрал үргэлжлэлтгээрээ үргэлжлэх учраас бас өөрсдийгөө гоё хайрлаад өөрсдийгөө урлаад бүтээгээд сэтгэл хангалуун аз жаргалтай эмэгтэйчүүд болоод гараад ирээрээ гэж бүгдэнд нь бас амжилт хүсч хэлмээр байна. За тэгээд Ануха фитнес шоуны хамт олондоо Томос том халуун баярыг хүргэе. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Би Ануха шоунд оролцож байгаа нэмэлт миногийн ээж нэнэ. Анх оролцож жоохон хэцүү л байсан надад. Гэхдээ урд нь ер нь кино манаа тоглоход би бол хүлээн зөвшөөрдөг. Энэ тэмцээн надад их хэцүү юм шиг нэг олон хүний одоо хил амтай юм шиг тийм л санагдсан шүү дээ. Тэгэл өөрөө мэддэг гээл тэгэл бас хэлсэн. Тэгээд дараад нь тэгээд дэмжсэн. Охиныхаа оролц гэдэг дэмжсэн. Одоо миний охин Ануха шоунда маш сайн идэвхтэй сайн оролцоорой. Тэр янз бүрийн одоо тийм муухай комент одоо янз бүрийн тийм хүмүүсийн одоо бити тоогороо л гэж бодож байна. Ер нь тэгээ өөрийнхоороо байгаараа тэгээд амжилт хүсэж байна охиндоо. Бас их хэцүү шттэ тий хүн харахад айгүй амархан юм шиг мөртлөө дасгал хөдөлгөөнүүд бол маш их хэцүү. Тэрийг бол хараад бас жоохон охиноо өрөвдөж байсан. Тийм яг өөрийнхөө хүссэн хэмжээнд очих гээд ингээд шантралгүй ингээд өөрийгөө ялан дийлж байгаад би бол их бахархаж байсан. Тэр нэг зураг авалт нь жоохон олон түмний нүдэн дээр нэг зураг авалт хийсэн шүү дээ. Тэрвэн тэр жоохон айгүй хүнд зураг авалт юм шиг надад их санагдсан шүү дээ. Олон түмэнд ард түмний өмнө ингээд өөрийгөө ингээд тий бэлхүүс ингээд бүх юмаа бас ингээд бас гаргаад зураг авах гэдэг чинь айгүй их зориг байхгүй юу тийм ээ. Би аль болохоор нөгөө хүүдээ ээжинд байхгүй бит хоёр гялс хоолоо хийж иддэг. Тэгэхгүй бол одоо охиныхаа харахаар өрөвддөг гэдэг нөгөө хоолноос өгчмөр юм шиг жоохон шүл уучих гэхээр бас болохгүй. Яг ингээд нэг багшийн зааснаар хатуу удирдлагын дор одоо яг ингэж өөрийгөө сорж байгаа учраас бит хоёр бол аль болохоор хоолоо бас их нууцаар хийж байдаг. Ингээд төрөнд солонгос хоолын хийгээ тэгээд сайхан махчанж өгнө. Фри махчанж өгнө. Одоо бол тэгээд чанны мах хавирга гэж тийм юм ийж охиноо бас тархалуулахыг хүсэхгүй байна. Тэгээд одоо яг энэ хэмжээг нь гой жингийн яриад гой
тийм гоё өхрөө махцахын чанаа тэгээд солонгос хоолыг хийж өгнө гэж бодож байгаа. Миний охин хичээгээрээ миний охин бол чадна. Ээж нь бол охинтой маш их итгэдэг, итгэсээрч байх болно. Миний охин чадна. Одоо ингээд нийт оролцож байгаа бас бүх оролцогч нарт нь бүгдээрэнд нь амжилт хүсье. Анх багштай бас баярлалаа гэж хэлж байна. За минийгийн хувьд ээжтэйгээ хэр дотн байдаг вэ? Тий. Одоо хүртэл хамт амьдарч юм байлаа шүү дээ. Багш нөгөө гэрт нь анх ороод хөршнөө үйлчлэгээ нээсэн чинь ээж нь тэндээс санаа зовоод байсан. Одоо хүртэл яг нөгөө ээжтэй болвол чи жоохон хүчээр харагддаг баха. Би одоо яг ээж хүүтэйгээ амьдардаг. Багадаа болохоор нөгөө эмээ өвөө дээрээ бас ер нь бол өссөн. Тэгээд өсвөр наснаасаа эхэлж ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн. Тэгээд яг ээжтэйгээ бол ерөнхийдөө жоохон нэг тийм дотн биш байгаагүй. Хүү маань гарсан цагаас хойш бит хоёрын толгой нэг чигтэй болсон. Зорилго нэг гэх юм уу ингээд айгүй. Тэгээд одоо л яг ээжтэйгээ найзууд шиг байдаг. Гэхдээ би нөгөө нэг айлын ганц хүүхэд болохоор бүх зүйлээ ээжтэй элен далангүй бол ярьж чаддгүй. Яа. Зарим юм хэлэх юм бол сэтгэл санаа зовчихно гэдэг. Бүх юм яг ингээд сэтгэлдээ өөрөө ганцаараа байлах. Тэгээд ээжтэй алхах гээл гоё маярхаг хийдэг. Тэгээд амарчсан ээжийн төлөө хүүгийнхээ төлөө гоё хичээгээд гоё зөв явж зөв амьдарч ингэж ачааг хариулахаас өөр хийж чадах юм байхгүй учраас бичлээддэг та. За жоохон тайвширч. Яа. Багшийн хувьд бол өөрөө ч ер нь айгүй гэгээлэг, дандаа сайхан зүйл боддог. Яг юм дотрооч адилхан, гаднаач адилхан юм үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог. Тэгээ манай бусад оролцогч маань ч гэсэн адилхан бодож байгаа. Ер нь ингээл асуудал гарч ирэхэд оролцогч минийгийн хувьд бол бүр ингээл дэвргээд авахгүй те. Ер нь ингээд багшийн хувьд бол айгүй олон зүйлийг өөрөө бодож, тунгааж, хэлэх үгээ хүртэл айгүй зөв сонгож ярьдаг хүн шиг санагддаг. Тэгээд манай охтууд ч гэсэн өнөөдөр бас өөрөө чи хараад тэр олон хагалгаатай байсан ч гэсэн өнөөдөр шоунд оролцоод Эвлинийхаа тэр их хөөгөлтийг багасгаад хичээж байгаа гэдэг чинь би бүгд харж байгаа шүү. Маш олон хүмүүс дэмжиж байгаа. Хайртай хүн хүртэл өөрөө ч гоё олоосаа гэдээ бас эмээтэйгээ тусдаа нууцаар хоолоо иддэг болсон байна тийм ээ. Хамтрагч Такесан Мисо Рамен. Бид хоёр бол яг ихчдүүлдээ. Би чинь 6 насны зөрүүтэй тэгсэн мөртлөө хүмүүс харахаараа яг найзууд юм уу, ихрүүд юм уу, ямар адилхан юм бэ? Хаяа төрсөн ихчдүү хоёр юм уу гэж хүртэл дандаа андуурагддаг. Анх айгүй гоё хүлээж авсан. Айл алын амар баярлцгаагаад за яг машиныг авах юм байна гэдэг анх бол яг дөлгөөнөө өөр амар итгэлтэй байсан. Айгүй тууштай байгаад байгаа. Тэгээ би бас хөрхөн гайхаж байгаа. Жохон шантрах ч юм уу, сэтгэлээр унах үе хаяа үсэж гин гэд хаяа надад ингээд гомдлоод хэлэн тийм ч хоол идмээр энэ, ийм ч хоол идмээр энэ гэл амар надад ингээд амар хилдэгдээ. Тэгээ би дандаа за чи 45 хоног тисчихээ. Тэ чи энэ 45 хоногтоо тисээ чи өөрийгөө даваа гарчих юм бол цааштай ингээд өөртөө дасал болгочих юм билүү, дадал болгочих юм билүү. Тэгэх юм бол чи намайг хамт аваад яваарэ гэл би дандаа хэлдэг байхгүй юу. Тэгэл бит хоёр хаяа цуг уулзгаараа амттай юм мэдчихгээд байдیں۔ Тэнгүүд нь би за уулзахгүй бай тэ 45 хоногийн дуустал нь ер нь бол жоохон хол бай гэж бодсон. Жин айгу баг бууж байгаа ч гэсэндээ нөгөө юм хэлбэр галбар гоё илээ. Бүр ингээ нөгөө гидсэн мэдсэн багассан. Гэхдээ жин буугаагүй ч гэсэндээ биенийх нь хэмжээ нь ингээд гоё болсон билээ. Тэр чинь амар чухал ахгүй юу? Жим буугаас илүү хамгийн чухал зүйл чинь биеийн өөрөө гоё пропорц нь гоё болж ийн гэдэг чинь хамгийн том зүйл ахгүй юу? Чи амар том бүкстэй болохоор айгуул нэг бүксэнд чинь л хамгийн жинжин байдаг байна.
гомдоочихгоо жоохон хатуу хэлдэг гэж магадгүй. Гэхдээ би хаяа тэрийгэ мэддэг л дээ. Гэтэ дотроо заа зүтгэлгөөнөө угаасаа намайг мэдж байгаа уучлна гэд дотор би ингээ бодоод идэг. Дандаа хамт байна. Тэгээ айгүй гоё найз залуутай ийм хайртай нөхөртэй болоорой гэж бас хүсэж байна. Тэгээд гоё ингээд нэг залуу дагуулад ирэх юм бол би тэр хүний чинь амар сонжиж хараа шүү. Тэгээ надад тэнцгээр хүн дагуулж ирээрээ. Тэгэж хэлье. Би дөлгөөний багш нь байна. За тэгээд манай дөлгөөнөө болол 2018 онд соёл урлагийн их сургуульд элсэж орж ирсэн. Найруулагч мэрэгчлэлээр юм төгссөн байгаа. За тэгээд би бол тайзны ярианыхын багш ундрмаа байна. Бас баг зэргийн жаахан шартай хүн шиг болол санагдсан. Тэгээ энэ чадвар нь өөрөө өөрийгөө дайчлах тий. Одоо аливаа зүйлийн ард хүчтэйгээр гарахт нь бол чухал хөшөөрөг болдог гэж бол би боддог. За дөлгөөнөө минь мэдээж урлагийн хүний амьдралыг сонгосон. За тэгээд олонний танил болох болвол нэг талдаа маш их хэцүү зүйл, нөгөө талдаа маш их сайхан баярламаар бахархалтай ийм зүйлээ. Тэгэхээр энэ бүхний ухаан жим банк тэнцүүлж одоо сэтгэл зүгээрээ их хүчтэй байгаарэ гэж бол дөлгөөнөөдөө би захиж хэлмээр байна. За тэгээд дөлгөөнөөдөө амжилт хүсье. Чи чаднаа. За миний охин дөлгөөн Ануха фитнес шоунд оролцох болсон тухайга уцаар хэлэнгүүт нь би эхлээд айгу гайхсал та тэр олон хүмүүсээс сонгогдож миний охин бас тэр хүмүүсийн нүдэнд төрчихсөн байна гэдэг. Манай охин маань айгу шахуу ажилттай зураг авалттай байсан учраас орж амжих нь уу яах нь уу ээж би орох уу яах уу гэж надаас асуусан. Тэгээд яг тухайн үедээ бол би охиндоо өөрөө сонголтын өгсөн миний ажлаа зохицуулаад орж болноо чаднаа гэдэг юм бол хүмүүсийн ажил салбар дуулчихгүй гэдэг юм бол өөрөө мэдээл гэж хэлсэн. Өөрийнх нь сонголтыг үл хүндэтгэх байдал айгүй гаргадаг тал дээр бас жоохон хаяа үл ойлголцол гардаг битэрийн хүнтэй. Ер нь жоохон хурцдуу талтай ааштай. Бага насны өнгөрөөл дунд насанд орж явах, дунд ангид руу орж явахт ангийнхан багш нь ер нь жоохон ингээд нөө өөрийнх нь хүүхдийг нөө айко талаар нь явуулвал сэргэлэн хүүхд байгаамаа урлаг руу хитрхи ихэлтрээд бас хөнгөдөөд байна гэж яхад нь би хүүхдийн Тэмүүжин театраас гарах гэж нэг үзсэн. Тэгсэн чинь би хүүхдийн Тэмүүжин театрт одоо явуулахгүй бол би сургуульд ч явахгүй гэж. Тэгэл тэрнээс хойш ер нь бол тэгэл өөрийнх нь сонголтыг өөрт нь үлдээж ер нь их багасаа урлаг төгөл тавьсан. Ерөнхийдөө хоромзон гишүүний дүрээр олонний танил болоод байгаатай. Тэгээд нөө хийсэн контентуудыг хараад тэр улсуудын эхлээд би тэр улсууд коммент хийсэн улсуудтай бараг л уралдаал хүүхдээ өмөрөх хандлага гараад идэг байсан бол сүүлийн үед охиныхоо үгэнд ордог болсон. Хүмүүс хэрэггүй зүгээр хараад байчаа. Ус цас чинь тэгэл ус тус ялгарна штэ юмны өвчөр алдна гэл. Ер нь одоо ер нь хүлээцтэй байдаг болсон. Улсууд чинь хин бэ гэдгийг ер нь ойлгодог болсон байна. За ингээ охиндоо зориулаад ээж нь гомдож исэн бол охиныг ээжигээ уучлаарай. Өөрийнхөө чадах хэмжээнд хичээгээрэй гэж хэлнэ. Ирээдүйн гавьяа жижигхэн сууд ингэ одоо. Ерөөл батав шиг. Йоо ээжтэй бүр ойрт яриаггүй гинт гараад ирэнгүүт нь бүр аим санцсан байна. Ер нь бол би нөгөө яг гэрлүүга цагаан сараар юм уу наадмаар л явдаг. Тэгээд ер нь л багаасаа жоохон ээж аваасаа холдоо хүндидөө бие дагаал ийш тийшээ тоглолт юу муу гэл ингээл амар тийм нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Би нөгөө жоохон юм хатуу дуу хандаад байдаг байхгүй гэрийнхэндээ тэр тусмаа та нар ойлгохгүй та нар миний хийх гэж байгаа юмыг ойлгохгүй миний үзэл бодлыг ойлгохгүй гэдэг ч юм уу те та нар урлаг ойлгох болоогүй гэдэг ч юм уу те ингээд нэг юм хатуу хандаад байдаг ээж авдаа ялцчихгүй тэгээд тэрнээсээ уучлахгүй сүүлийн үед ер нь ингээд нөгөө том болоод яг тэ юм уу хийж ав гэд ингээд зөвлөрсөн байлээ. Амар гоё өдөр байна тий. Бүрээр гоё өдөр байна. Октод багшаахан зүгээс үсгэлэн гоо өнөөдөр бол улам тодорч харагдаж байна гэд Nandam Flowers-ийн цэцгийг өгш нь бэлгэлж байна. За манай ч одоо ийм гоё болсон байна. Одоо яг ийм цэцэг шигээ үсгэлэнтэй болсон байх шүү. Тэгээд багшаахан зүгээс хайддаг амдас 45 хоногийн хугацаанд хамтарч ажиллаад алдаа оноотой бөө бөөндөө явж байгаа. Тэгээд
та маань илүү цаашаа улам их хичээгээрэй. Битгий сэтгэл санаагаар унжаагаарай. Тэгээд өөдөө нэг хамт олон болоод явж байгаа юм чаа. Цаашдаа үргэлж хамттай байх шүү охтуудаа. Аз жаргал халигсан алтан хормыг тэд хамтдаа үдлээ. Зовлонг нэмгэлж, жаргал нэмдэг найзууд. Хамгаас дотн гэр бүлийнхний чин сэтгэлийн үгсээс илүү тэдэнд хүч нэмэх үн цэнтэй зүйл хаач үгүй. Хамтрагч нандин цэцэгт мэдчилгээ. За ингээд өнөөдөр охтуудтай мэдээж хоолны дэглэмтэй жингээ хасч явж байгаа үед бол та хэдийнхэн эдэж болох үед эрүүл зөв хоол тэр тусмаа Японы Такесан мисо рамени газар ирсэн байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн маань хувьд бас жингээ хасж явах үед рамени идэж болтгүй гэдэг нь буруу ойлголттой байдаг. За мисо рамени газрын хувьд бол бүх одоо хоолоо, аяга, ажилчдын хүртэл хүний төлөө гэсэн юм сэтгэлтэй хамт олон байгаа. Тийм ч утгаараа одоо хамгийн чанартай хоол хүнсийг бол Японоос ингэж та бүхэндээ оруулж ирээд ийм гоё одоо рестораныг бас бий болгоод монголчуудаа үйлчилж байгаа юм лээ. Тэгэхээр месо шүлийг одоо уусан тохиолдолд одоо жингээ хасж явах явцад давсаа багасгч байгаа шүү дээ. Гэхдээ месо шүлийг ууж байгаа үед бол давсны хэрэглээ тал дээр санаа зовх шаардлага байхгүй. Тэгэхээр яг ингэ идэж яхад давстай юм идээд байгаа юм шиг санагдана. Гэхдээ өөрөө месо маань болохоор шар буурцнаас гаргаж авдаг хүний биед бол маш олон ашигтай бактериудыг өгч чаддаг учраас жин хасах явцад месо шүлээ уугаа явах юм бол бодис солилцоо хурдан болох нь дээрээс нь жин хасал аягүй сайн явагддаг. Монголчуудын хувьд бас шүлтэй хоолнд их туртай байдаг шүү дээ. Шүлтэй хоол угаасаа идээд заншаа сурцсан учраас жингээ хасж явах явцдаа одоо Такесан мисо рамени газраар бас үйлчлүүлээд явхад гойч болох нь хоол намттай авах нь жингээс часчих нь вэ. Ингээ хэдүүлээ зовхгүйгээр ерөөсөө одоо жингээ хасах боломжтой болсон байна. Үргэлж иддэг хүнсэндээ баяртай гэж хэлэн хооллолтын хадуу дэглэмд орсон тэдэнд маань үүнээс илүү жаргалтай мөч гэж хаана байх вэ? Сайхан хооллороо бүсгүүчүүд минь. Сайхан хооллоо охтуудаа хоолн таалагдв. Сайхан хооллоо давлаа, сайхан ярилцаад авлаа. Тэгээ ийм их хэрч хүчтэй болсон юм чи одоо өргөжлүүлээд яваад зааланд очиод бэлтгэлийг хашаад төхөө. За тэгэхээр хэдүүлээ гараад заал руугаа очиод өнөөдөр өстө гал гарсан сүүлийн бэлтгэлээ орно хэдүүлээ өргөжлүүлээ заал руугаа явцгаая. Хамтрагч Говь газар Кашмир. Хамтрагч Такесан мисо рамен. Ерөнхий ивент тэтгэгч Хамниган арт. Ерөнхий ивент тэтгэгч Сондөр Мэйд. Хамтрагч Press Store. Хамтрагч Beauty Japan. Ивент тэтгэгч Eco Car. Ивент тэтгэгч T-World. Ивент тэтгэгч Corny Brand. Хамтрагч Beauty Japan. Ерөнхий ивент тэтгэгч Хамниган арт. Хамтрагч Disarong Aesthetics Beauty. Хамтрагч Origo Brand. Бэлтгэлийн 35 дахь өдөр. За хэдүүлээ гоё сайхан месо шүлөө ууцсан учраас нэлээ ирч хүч орсон. Багш нь юунээр хамгийн баярлах вэ гэхээр та адил ингээ өөртөө итгэлтэй болж те одоо урам зориг дүүрэн байх нь одоо багшийн чин хүсэл. Тэгээ охтуудаа маш их баярлалаа. За тэгээ өнөөдрийн маань бэлтгэлийг хамтран удирдан явуулахаар бас зочин урьсан байгаа. Тэгээд хэдүүлээ зочноо авъя. Өнөөдрийн багш тасгалжуулагчаар за мэрэгжлийн про төвшний тамирчин мөнх одыгоо урьж байна. За. Сайн байна уу? За. За сайн. Сайшаа тэгсэж. Бодибилдинг фитнесийн спортын олон улсын хэмжээний мастер. Монгол улсын 12 удаагийн авраг мөнх од. 3-1 нэвшилтэй гэдэг чинь авгаа мах гэдэг. Гэтэл гарын 3 толгойд гээд булчин байгаа. Яагаад авгаа мах гэж нэрлэдэг вэ гэхээр эмэгтэй хүний гарын одоо хэсэг их өөгөлтэй болоод тэгэхээр хөшүүн хүн шиг харагдуулаад эхэлдэг гэсэн. Тэгэхээр гар маань өөрөө чанга байгаад өгөхөөр их гоё залуулаг охинлог харагдуулдаг гэсэн. Тэгэхээр хоёулаа гарын 3 толгойд булчин ажиллах нь охтуудад маань ерөөхдөө нэг гарын 3 толгойд булчингийн талаар жоохон ойлголт өгч хөө. За ийм байдэ. Одоо нэг гарын 3 толгой гэдэг чинь одоо эмэгтэй хүний хамгийн хурдан харгалдаг гэсэн байгаа. 3 толгой.
Тэгээд гидс хариун энэ хэсэг бол хамгийн хурдан харгалдаг. Тэгээд яагаад ингэ хурдан харгалдаг вэ? Хоол буруу олдоос хамаарч хамгийн хурдан харгалдаг байгаа. Тэгэхээр та ядыг би анханаас нь үзсэн. Ингээд техник угаас нь өдөртөлтэй та нар бүгдээ маш сайн ассан байна. Мундаг байна. Анхаараас бахархаж байна. Хүмүүсийн амьдрал мэдээж хүний ингээд жин хасаад ингээд өөртөө их ихтэй болохоор хүний амьдрал ингээд өөрчлөгддөг байхгүй. Хүнтэй харьцах харьцаа тий хүмүүсийн хандлага хүртэл өөрчлөгддөг. Тийм болохоор ингээд өшөө илүү хичээгээд өшөө энэсээ илүү сайн асцгаан шүү. Сандалтай гарын дасгал. Гэрийн нөхцөлд хийх боломжтой энэхүү дасгал нь эмэгтэйчүүдийг мөнхийн гойлог, нарийн гартаа байлгах боломжийг олгоно. Өөрийн биеийн жин тохируулан хийж, ачаал авах тоогооч өөрөө сонгох боломжтой. Дагаад хийгээрээ бүсгүүчүүдээ. За 15-аар орчих минь уу? За өгзгөөж байгаа хойшлуулж. Өгзгөө хойшлуулаад. За алгаш. За нэг гараар явш. Энэ сайн биш үү болж байна. Зүгээр. Хоёр. Нөөц. Гурав. Нимх багш хөнгөн байна уу? Үгүй багш. Зүгээр ингээд хийч. 6 7 Гарлал нь орж байна. Яаж мэдчих чинь? Халууд өгч. За яг гарлал. 10 сайн биш. Нэг гар нь гоё болчих юм бол яг хамгийн дөрөнд. 3 Дандаа шалтай юм. Аав. Зүгээр гоё штэ эмэгтэй. За сайн биш үү? Багш таны гарын 3 толгойтой мэддэг позо бариад өгч багш нэг харуулах. 3 толгойт позо. Яаж барих вэ? Энэ штэ. Энэ ч ардлаар. Энэ хэсэг яаж барих харин позо. Өгчнөөд өгч. Одоо ихтэлтэй хийж байгаа учраас илүү үр дүн гараад илүү гоё сэтгэл санаач тогтвортой болоод ер нь яах учраа одоо л маш сайн ойлгож байна даанч тэмцээн маань нэвтрүүлэг маань дуусах төгж байгаа учраас сэтгэл ийм амар хөнгөн гонигтай. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн ард маш олон баг хамт олон байгаа. Тэдэр маань ингээд бас тетраасаа холдно гэж бодохоор бас сайн аа. Чи өндөр юм биш үү? Комент дээр тэгээ бичсэн байсан шүү дээ. Энэ их чидтэй бай, метр 40-тэй юу гэсэн байсан шүү дээ. Хэдий? За. 53. За нэг. Сайн биш болж байна. Гараар явш, гар тэгш. Йоо. Гараа жоо моглоо шүү. Энд нэг юм дуурчлаа. Анаач нэг Юунд дуурав? яс ингэж салдсан шүү. За. Салчлаа. Халцаалтай маа. За гай гар. Зүгээр наач ингэ. Үгүй. За жоохон амарчих тэгвэл. Жоохон амарчих. Так гэж явцсан. Юуных нэс вэ? Мэдхгүй. Гарлуул арчаал өгөндөө. Гар биш багшаа. Так гэж нэг юм явц шүү. За жоохон амраад. Жоохон амарч. Жоохон байж байгаа зүгээр болчих. Тийм байдаг шүү. Нэг юм мултарчлаа. Оролцогч Эрдэнэ тунгалаг маань жижиг гэмтэл аваад эмнэлүүрээ явсан. Тэгээд тэр нь болохоор зөөлөдийн гэмтэл багш байлээ. Тэгээд сайн халаалт хийгээд тасал хөдөлгөөний ер нь сайн халаалттай хийвэл зөөлөдийн гэмтэл бол ямарваа бэртэл гэмтлээс холоор байдаг байгаа. Тэгээд саний тэр гэмтсэн гэмтэл нь болохоор миний хувьд болохоор бас өөртөө бас баг зэрэг ингээд үүсдэг. Хаяа нэг ингээд жоохон ингээд нэг цэж хумаад ингээд байчингууд хаяа нэг жоохон одоо юу гэмэрч юм нэг тийм юм болтогч байгаа юм мэдрэмж аваад ингээд дэлгэчингүүт баг зэргийн нэг бүдэлттэй дэлгэлт үүсдэг байгаа. Тэгэхээр энэ ингээд миний хувьд бол айгүй хувийн энгийн хүмүүст болохоор бас тодорхой хэмжээнд нэлээд өвдөлттэй байдаг болохоор бас эмч хандах хандлагатай байдаг байгаа. За ингэ шүү амьсгаа авлаа гаргалаа. Авлаа. Гараар яв. Гаргалаа. За сүүлийн 3 амьсгаа сайн авлаа шүү. Авлаа гаргалаа. Хазар явахгүй шүү. Гараар. За дөрвөн яваа. 1 2 За болоосаа. Гараар шүү. За 2 шүү. Хоп. За ганцхан. За сүүлийн ганц ласт топ. За дараагийн нөрөө. Болж байна. Өөрөө нөгөө дэглэн барьж ийж өөрөө дасгал хийж үзчихийж энэ нөгөө нэг фитнес спорт тийм ээ ямар хүнд юм бэ? Ямар өстой төвчээр юм бэ? Тэгээд өстой бас л хөдөлмөр юм байна нөгөө тархины хөдөлмөр гэдэг шиг те. Үнэхээр хөдөлмөр юм байна гэдгийг ойлгоод явж байгаа. Тэгээд багш нарын бие хаал зүгээр л нэрээ нөгөө амьдралынхаа дадал зуршлыг өөрийнхөө тэр хөдөлмөртэй холж ямар гоё биштэй болсон, ямар гоё бие авч явж байгаа ингээл одоо өдөр болгон ирж байгаа нөгөө багш нарыг хараад өстой боломж байгаа юм байна гэж жоохон урам авдсан шүү дээ ер нь. 10 1 2 3 4 За сүүлийн ганц шүү. Оба. Багтаа. За багтааны гарын 3 толгойн поз бариад авч. Мэддэг поз нь юу вэ? Өөр чанар биш гарын 3 толгойн бүр. Байна. Бараг хөөцсөн биш. Тэг би нөгөө сая нөгөө
энд явж байгаад анзаарлаа. Энэ корни энэ бол амар нөө хэмжээ нэг том байсан байхгүй юу. Тэгээд нөө талын нийт хэцүү тий хадгалаад байж явах хэцүү байсан чинь нөө хэмжээ нэг хүрхэн жижиг болсон мөлий. Яг ингээд нөө бэлтгэлийн өмнө ч юм нэг удаа ингээд гялс идээд ороход бол тэгээд илчлэг нь нэг 140 идсэн баха 130 идчихлөө. Тэгээд энэ аягүй илчлэг багтай өдрөөдөө одоо яах юм баг зэргийн гой сэргээ шахах хүсвэл корни бол үнэхээр бест. Одоо гар нь бол нэлээд гой чангарсан биш үү заяа. Гой гартай энэс нарийнхан бол хамгийн түрүүнд юу их юм? Ер нь нарийн мөртөл юм эсвэл та. Тэгээ хайж. Далаа ирэхээр. За далаа ирэг орно шүү хэлээ заяа. За. За. Далаа. За 1 Ооса 2 3 зүйтэй. 4 Ачаад дагч өдөр айгу сайжсан байгааз. 6 сайн байна. Оо анх чинь бүр юу даралмаар тэгсэд ямар амар байлаа. 9 Тэ. 10 За 5 1 2 зүйтэй. За 3 хоо. Хоп. За 2 хоо. Гай. За сүүлийн ганц доошоо. Уулгалаа. Сайн байна. За болчихно. Одоо сайн байна шүү дээ. Оролцогч аргалнаа угаасаа өөрөө сур харваач учраас нөө гарын болчих угаасаа айгу сайтай. Тэгээ одоо наадмын бэлтгэлтэй асуудалгүй орох чинь шүү дээ. Одоо та хэдийн сурын одоо бэлтгэл энэ фитнесийн бэлтгэлээс ялгаа нь юу вэ? Сурын фитнесийн бэлтгэлээс ялгаа гэх юм бол фитнес бол яг бүх нөгөө булчингуудыг хөдөлгөж байна. Сур яг уу адилхан яг ингээ фитнес шиг ингээд яг бүх булчин хөдлөхөөр одоо хөдөлгөөн хийж байгаа шүү дээ. Бид нар бол тэгэхгүй ерөнхийдөө ер нь гар буглаг тохой мөрний эдгээр нөгөө зөөлөн идтэй юмнууд айгуу сайн хөдлөжж бэлтгэлээ хийдэг. Тэгэхгүй бол яг нөгөө саяных шиг ингээд халаагаагүй бол буглах ч юм уу тий мөрөө мөлтлөх бас эрсдэл байдаг. Тийм болохоор айгуу сайн бид нар ингэж энэ хаалгаа ингээд мөр зүрээс хайдаг. За окей. За хамгийн сүүлийнх нь хонгороо юу? За хонгороо ирээд сүүлийн оролт. 4 5 6 7 8 9 зүг 10 Бас за 5 хувьч 1 2 3 зүйтэй болчих. За 2 хоо. За сүүлийн ганц. Нэмэх ачаал яг болчихно. Маш. За. За энэ хонгорогийн маань стил имиж нөөцлөгдсөн. Хонгорч аягүй ичимхий байсан чи юм тороо юм өмссөн юм шүү дээ. Одоо гоё ийм гоё биетэй болчоод төмөр цамаас арай гарчихгүй байлгүй дээ. Юу гэж гарахгүй. Загварын ертөнц төлөв авчихгүй дээ. Үгүй. Ажлаа энэ үсттэй ажлаа гарахгүй үсттэй. Бацаа нутг руугаа явна үсттэй. Хоттой үлдчихгүй дээ. Үлдэхгүй одоо нутг руугаа явна. Нутгаас анжаагаа учраас. За. Apex and Medical 2 маань нөгөө ойрхон байдаг болохоор эндээ хурж ирээд үзүүллээ. Тэгээд гэмтлийн эмчтэй үзүүлээд эмч маань гар үзлэг хийгээд доошоо рентгенд буугаад үзүүлсэн. Ер нь бол нөгөө айхтар ясны хугарал гэмтэл байхгүй. Гэхдээ зөөлөн эдийн бөгөөд мэдрэлийн гаралтай гэмтэл 10 хоног уух эм бичиж өгч जैन. За дахиад 10 хоног шарлага хийгэж जैन. 3 хоног хөдөлгөөн хорь гэж जैन. Тэгээ одоо өнөө маргаашгүй жин дээр зогсож байгаа надад бол бас харамсалтай байна. Төхөөрөмжтэй гарын 3 толгойд булчингийн дасгал. Энэхүү дасгал нь гарын 3 толгойд булчин буюу авгаан бах гэж буруу нэрлэж заншсан хэсгийн асуудлыг хормын төдий шийдэх хүчтэй дасгал. 100 цагт задгаа даашинз өмсгөөр зэхэж байвал дагаад хийгээрэй огтоо. Гомдсон царай 3 цэнүүд гаргаа яах гэдэг. 7 орж шүү 8 техник өстөө сайн байна. 9 Төвлөр. Манай бас техникээс хараарай за. Сайн хотоогоод тохоо хөдлөхгүй буугаад дуушаад бишээ. Ооса. Хоп. Зүг. Сайн байна. Болж байна. Зүйтэй. Хоп. Орчин уу вэ нөө? Орчин. Хоп. За 2 хэн авчих сайн биш 18. 19. Заас. За гарын булчин гээ нарийн өршнө. Хөөдөг шүү. Хөөж хараах юм. Энэ харъя. Зүг юм уу? Хөргөн хатууш. Ингээд доошлуул харъя. Доошлуулах. Энийг бодлох гэдэг шүү. За харъя өршнө тойлонд. За чангарч ш тас. За өөхөн байна. Юу яасан? Өнөөдрийн зочин багш маань бас аюу гоё тасгал ихэд дэмтэй байлаа. Тэгээ би нөгөө зочин багшийн одоо ярьж байгаа яриаг нүдрүүн ингээд хараад
яг нүдрөө нь харж байгаад аягүй сайн сонссон үг нь. Тэгсэн чинь манай Анухаа багш маань чи булчингийг харлаа. Чи өөр юм бодлоо гэх намайг тэгээд би өөр юм бодоогүй шүү. Зүгээр яг нөгөө яриагийн анхааралтай чагнаад би ер нь хүнтэй юм ярихдаа яг нүдрөө аягүй төвлөрч харж ярьдаг. Тэгж анзаарч одоо тухайн хүнийг хүндэлдэг гэх юм уу? Тийм төрлийн хүн болохоор тийм байсан шүү. Буруугаар битгий ойлгоорой. За сайн шүү. За. Жоо уушаа. За, таваад. За, авлаа. За, тохиолдохгүй шүү зэ. За нэг. Авирганда нааштай. Моо сайн шүү дээ. Хоёр. За. Хэлээд. Гурав. Үст янз юм шүү дээ. Энэ тохоо хоёроос нь үл. Бэртэж. Тохоо уушаа явахгүй ш. Зөөлөө. Болж байна. Сан байна. Жаргалмагч чигээ лээ. Хэдэн килограммыг өрөхгүй нөгөө сорын аргааныхаа бэлтгэл дээр. Ер нь бол нөгөө паундаар яригддаг. Паундаараа. Тий, паундаар. Жишээлбэл минийх яг өөрийн наадмаар хардаг ном маань 63 паунд. 100 хэд хэлээ. 120 паунд чинь багшаа килограмм руу үржүүлэх юм бол 130 кг. Үгүй 29 30 орчим хил өрх дайны энерги гаргаж байна. Элбигээр. Окей. Баба. За. 16, 17, За. 18 сайн байна. 19. За. За ганцхан. За. Хоп. Зүгт. Сайн болж байна. Орж гинөө. Орчин. Яагаад юм байна? Бэлтгэл 30 кг байнга чинь авдаг болохоор гарын булчин аягүй сайн биш үү? Тийм. Сайн байна. Өнгө амархан байна уу? Бусад булчинтайгаа ажиллах юм нэлээ шаардлагач чинь. Тий. Яг тэрэн дээр өөрийнхөө ингээд чичирлж явагдаж байна. За өнөөдрийн дасгалаа бол би сайн хийсэн гэж бодож байна. Тэгээд ер нь бол дасгал хийсээр байгаад ер нь өдөр тутмынхаа хүчний дасгалууд өнөөдрийн гарын дасгалаа бол бүчин шүрмсээ өдөр болгон ажиллуулж чадсанараа би өнөөдрийн дасгалыг ихтгэл төгс хийж чадсан гэж бодож байна. За төвшөөлөг хэл. За тухайн жагнаа доошлоо. Нэг энэ шүү. Жоо уушаа зогсож. За толгой жоохон ихсэн. За. За яа. За явлаа. Нэг. Сайн байна. Манай маргтын хөлнгөө яа. Сайн байна. Гурав. Тэшүү манай марг. Цэнгэн маш. Тийш аюу сайн олж шүү. Дөрөв. Харж байна уу? Энэ л ажиллаж байгааз. Дөрөв. 5. Ялгараад эхэлсэн байна. 6 нэмэгдсэн байх шүү. 7. Зүйтэй. 8. 9. Маргтаа чи нэмэгдчихэ. 10. Нөгөө яг үнэхээр дасгалаас илүү баяр хоёр багшийн нөгөө бие галбар нэрээ зүрхний ачаалал бол амар нэмлээ ингээл харангуут Анухаа багшийн чээж нагдаад ингээл харангуут нөгөө ихтэй багшийн онцог харагдаад тийм бас шивгар шиг юм байсан. Яанад. Заасал янз. За болж. Орж гинөө. За маршрут ерөнхийдөө булчингийн масс бас өөрөө сайтай ялгарл нь гой нэмгрээд ялгарл нь илүү сайн харагддаг болсон биш үү? За яа. Одоо нэг энийг алга ойлгоцсон. За арчлаа та. Энэ харж ин хөвлийн миний гой зураас хараад ирсэн байна. За арчлаа та. Энэ харж ин. За. Ер нь цаашдаа тэмцээн бэлдээ орцохоор байгааз. Харин материалтай юм шүү. Булчинтай. Ингээ булчинтай юм шүү. Болохоор гал бүл мүл. Тэгээ ардаа маргата энэ үдж байгаа хүмүүст ихэд тэгэл хүний үгээр хойлоо хүн үг хийгээ. Эмор наач амар эготой гэсэн гингүүд амаа ингэж хумхаад ингээ явах юм бол чил ядагддаг шүү. Өөрөө хөрөөлтэйсэн дээр. Тэгээд дуусаа байгаа аашилт тийм. Заавал сахиус тэгэр байх албатай ч тий. За баярлалаа. За баярлалаа манайхаа. За онгороо. Энэ дасгалыг хийвэл те надад угаасаа энэ ингээд бүр амар юу өгөх юм байна. Одоо тий ач холбогдол өгөх юм байна. Би энэ дасгалын ачаар ингээд өөрийгөө өөрчилж байгаа юм чинь те би өөртөө тэмцээ те өнөөдрийн өөрийгөө ингээд бүтээж байгаа юм чинь гэсэн тийм зорилгоор одоо бүр ингээд миний бол бүр ихтгэлтэй амар ингээд бүр 100% ингээд тийш болчиход байгаа шүү дээ. А яг мэдээж би гэрээсээ хол байгаа. Гэр бүлээ санах, үр хүүхдээ санах надад байгаа. Гэхдээ өнөөдрийн би өөрийгөө тэ дийлээд өнөөдрийг ингээд өөрийгөө бүтээж авах маш их баяртай. За явлаа. Гараг гол нь тусдуулах шүү. Баба. За наасан болж шүү. Сайн байна. Болж байна. Яваа. Алло. Яа. Бид сансаа гаргая. Ооса. 10. Таргалч юм гээд. Ооса. Сайн байна. Тэгээд яа гингүүс ихтэй. За одоо
бодоогүй ингэж яа гэдэг. Зүрх юм анхны тэмдрүүд гэдэг. Басглаа бодогтой. Мөнх одоо багш яах вэ? Гоё олон тасгал дээрээ төлөмөр. Багшаа мэдэрч үү? Тэгээд энийг ингээ хаваад өнгөд нь минийх болохоор ингэж. Сайн байна. 5. Тэгээд олигээд багш харахгүй клиш. Айгуу сайн ажиллаж ш. 7. Энд бас асуул сайн болж байгаа. Стрессэт агаад. Булчингийн масэт агаад. Систем байна. Гараад ошоо буулга. Яг. Та бүгдээ бие ойлд гэрсэн юм уу? Багш одоо бидний хэрэглэдэг юм чи одоо тэр л очиод байгаа. Амар гоё зөөлхөн байна арьсан. 3. Удаа зочин багш авчин машин тэр арьсаа бидчихин те та. Тусалж мустаа тавьчихын те. 6. Өө энэ яах вэ? Энэ дээр нь гарнаас өө мөнд альтраад онц магадгүй шүү. Сайн орж шүү. За ганц орч. Яг бүр ингээ хүүхдээ арьс шиг аюу гоё шүү. Үгүй ээ. Тэ? Чиний харин хараад яг эрэгтэй багш шиг зүгээр л ингээ булчин ингээ хөдлөө. Тийм ээ. Гар марс аим шүү. За болж байна. За ямар тач аюул холоор өнгөрч. Бэлтгэлийн өмнө бие халаалтын дасгал хийснээр үе мөчний эргэн тойрондох шингэн нэмэгдэж илүү зөөлөн аюулгүй хөдөлгөөн хийхэд тус болдог. Бие халаалтын дасгалаа сайн хийх нь гэмтэл авах эрсдлийг бууруулдаг тул заавал бие халааж угаараа үзэгчтэй. За эмээ авчлаа. Одоо ямар ч байсан. Буцаад бэлтгэл дөрөв очиж одоо ядч нөгөө хэдийг хараас суулдаг. За бүгдээрээ гоё хөвлийн гоё нарийнсан байна. Бүр ингээ хөвлийн зураасууд нь гараад ирсэн. Магаа үзэж байгаа хүмүүс маань та хэд өгс харж байгаа ах. Өөртөө бас анзаарж байгаа ах. Хамгийн нэмгэн санагдаж байгаа нь хэн бэ та хэдийн дундаас? Хамгийн нэмгэн нөө. Маргад юм байна. Маргад бас нэлээд юм шүү. Дүлгүүнээ бол өөртөө бүр ихтгэлтэй болчиход байгаа шүү дээ. Эдгээр зузаан байна уу? Ер нь бол багсан байна. Гэхдээ ер нь бол зузаан. Болоог байна уу? Болоогүй. Чанарчтай хэдүүд бол бид нэр амар зузаан байгаа. Наамш хэлэх амар шүү. За энэ 45 хоногийн хугацаанд мэдээж тамирчны форм шиг байх боломжгүй. Та хэд маань анх ямар байсан бэлээ те? Одоо ямар болсон байгаа чинь л чухал. Хин нэгнтэйгээ битгий одоо өөрсдөө харьцуул. Зин дүндээ бол та бүхэн маань өөрсдийнхөө биеийг өөрсдөө л одоо өөртөөгөө л тулалдаж тийм ээ. Үр дүн ярьж байгаа. За мөнх одоо агш манаас энэ миний ярих гээд байгаа сэдвийг гоё дэлгэрүүлээ яриад өгчихөө. Тэгээ ер нь анх та нарыг орж явахад бүгд юм харсан. Тэгээ одоо ингээ сая өнөөдөр эн чинь ирээд та хэдийг харсан чинь таныг харахгүй болсон байна. Нарийнсан байна, гоё галбирчсан байна, өөртөө итгэлтэй болсон байна. Тэгээд ямар ч гоё энергитэй, ямар ч гоё яриа өрөөтэй яасан ч гоё хүүхдүүд өг. Тэ багш нь одоо ингээ хүүхдүүд гэж яриа шүү дээ одоо тэгээд хүүхдүүдийг бид хоёр ер нь штэ өндөр насаараа биш штэ. Хинээ дүлгөөний дараа л орохоор настай хоёр хүмүүс байгаа шүү. За яа. Бид хоёроос бол бүгдээрээ ах их хүмүүс байгаа шүү. За. Энд ашрамт хэлчихье. Мундаг байна, бүгдээрээ мундаг байна. Тэгээ бүр аюу гой болсон байна. 45 хоног гэдэг чи одоо бас богино хугацаа шүү дээ. Ер нь бол богино хугацаанд ингэж их хэмжээний хасаад ингээд ядрахгүйгээр те гоё ингээд хөвчлөлтөө өөрөөсөө ингээд бие биенээсээ урам аваад ингээд явж байгаа ч үнэхээр бахархаж байна мундаг байна. Танах бас одоо мундаг байна шүү. За баярлалаа. Мундаг байна. Ингээд уугуулсан бурхан тэнгэртэй бас баярлаа гэж явдаг шүү. Биднийг урлаж өгч ийм богино хугацаанд олон жил арилаагүй энэ дагширсан аимшигтай би хайж гоё. Энд чинь бас хүний маш том чадвар баг тий. Тэгээд бас 45 хоногийн хугацаанд ингэж хассан ч гэсэн цаашаа ахаад та нар ингэж 45 хоног дуусчаад буцаад одоо нэг өнгөшөө нэг амар идэх тийм юм үйлдэл хийхгүй байх гэж бодож байна. Одоо ингэж өөрсдөө зовж одоо ингэж гоё ийм гоё болчоо цаашаа өшөө гоё болно гэсэн зорилго тавиад цаашаа ингэж ерөөс хязгаар байхгүй. Өөрөөгөө бүр ингэж өөрийнхөө төгс үлбэрийг харъя гэвэл ямар ч хязгаар байхгүй. Гол нь тууштай эрүүл зөв хоолттой бэлтгэл дасгал хөдөлгөөн харж байгаа бүгдийг яг хослуулж хийх юм бол боломжгүй юм гэж байхгүй шүү. Тий, ерөөсө тууштай байх хэрэгтэй. За тэгээ өнөөдрийн маань бэлтгэлийг хамтран удирдан явуулсан мэрэгжлийн про төвшний тамирчин мөнхөд за мэрэгжлийн одоо маш олон тамирчдыг төрүүлэн гаргаж байгаа энэхүү гайхалтай багш тасалжуулагчтай хэдүүлээ алга ташиж баярлсан сэтгэлтэй гэдэг тийм. За тэгээ гарын бэлгээ огш нөгдгөрөө өгөн энэ миний гарын бэлгийг та даваад гэсэн яг таны хэлгээр бидраас нөгөө шоуга дуусгаад ингээд энүүгээр өндөрлөхгүй цаашдаа яг багш дээрээ яваад яг эрүүл зөв хоолтоор яг өөрөөсөө алдагдсан бие ингээд дахин олж авахын төлөө нөгөө өөхгүй гоё эрүүл биеийг одоо ингээд өөртөө урлана гэд ярилцсан байгаа. Тэгээ багшаа цааш бас бидээс танаас салахгүй байх шүү.
За тэгээ өнөөдөр хамтдаа бэлтгэл өдөртөө явуулсан мэрэгжлийн про түвшний тамирчин Мөнхөн хоттой маш их баярлалаа. Тэгээ найзынхаа цаашдаа ажилтан тэмцээн уралдаанд амжилт хүсье. Маш олон мэрэгжлийн түвшний тамирчдыг цаашаа гаргаарай гэж хүсье өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Өвтгч би галбираа бүтээхээр зориг шулуудсан 6 бүсгүй өнөөдрийн аялал чин сэтгэлийн хайрын үгс баярын нулимсаар халигж цалиглаа. Өөрийгөө ялан дийлж, ховсол хийсэн тэдний аялал өндөрлөж, ялагчаа тодруулах торгон мөч хором хормоор ойртсоор байна. Дараагийн дугаард Гэт сүүлийн бэлтгэлээ хийж 45 хоногт биедээ гарсан өөрчлөлтийг гэрэл зургийн хальснаа мөн эхлэх болно. Мөн цахим санал хураалт эхлэх тул дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөхөө мартуузай. Ялагчийг Lexus маркийн автомашин хүлээж байна. Өөрийнхөө төгс үйлдвэрийг бүтээхийг хүсч байвал чадахгүй боломжгүй. Завгүй бүх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг идэх. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий.